Энэ бол Монгол орны алс баруун хязгаар. Алтай хангаан сүрлэг уусын цаст ноён ориглууд үүл ман дундаас бүүдийн харагдах нь сүрдмээр. Чухам тэрэл өндөр хайрхнууд дунд байгаль эхийн урлан бий болгосон олон гайхамшиг онгон зэрлэгээрээ оршин байгаа билээ. Бидний зорж байгаа газар бол тэртех бүүдгэр тэнгэрийн доорх битүү үүл манан хөшөлдсөн уус. Явсаар уулын бэлд очих үед цас хаилж эхэллээ. Нууц камера байршуулад бутсан бид маргааш гайхамшиг тохиогоосоо гэж хүлээх үлдсэн. Монголын баруун хязгаар нутгууд нь өвөлдөө ихэд хүйтэн цаг агаартай байдаг. Өнөөдөр тал газартаа харьцангуй гайгүй боловч уулаараа цас орж сэрүүхэн байлаа. Шүн дунд хүртэл орхон лавтай. Хэрв тэгвэл маргааш нь амьтны мөр олоход илүү амар болох юм. Өнгөрсөн шөнийн шинэхэн цасан дээр тодоос тод нэгэн мөр үлджээ. Хадны цаагуур нэгэн ирээн амьтан явж байгаа нь харагдлаа. Энэ бол манай киноны баатар. Гэр орон гэгэн өглөө уул хайрхан гихчлэн нүдэнд тусах бүхнийг гэр хайгаар ачин тайван хэвтэх уулын эзний эрхэмсэг дүр төрх энэ. Та бүхний харж байгаа энэ ирвэс бол насвыг үүссэн эмэгчин буюу нэршлэн гэнс. Хадан хавцал ханан хисаа элгэн хад цогцолсон бартаа саадтай ууланд амьдардаг энэ амьтныг олж харах амьдралын судлна гэдэг амаргүй. Орчин үеийн техникийн хөгжлийн ачаар камер байршуулан нууцлаг амьдралтай энэ амьтныг танин мэдэх судлах талаар сүүлийн үед дэвшил гарч байна. Өвөл цагт эд жавар хангинах үеэр үс сорн гүйцээд уламж сүрлэг үдсэглэн төгс харагдана. Тэрэнд санамсаргүй ирээгүй лээ. Учир нь энэ бол түүний эзэмшил нутаг юм. Эрвсийг олж харах хэцүүж гэлээ. Би энд байна. Энэ бол миний газар нутаг гэдэг улмөрөө тод томрон үлдээдэг нь түүний өөрмөц үйлдэл юм. Бага газар нутагтаа үлдээдэг амьдралын улмөр нь бомба, самардас, үнэртэн. Түүний нилээд түгээмэл үлдээдэг хаяг бол бомба. Хойд хоёр хөлөөрөө газар ухан шороогоор бомбон овоо босгодог байна. Түүний бомба гэх ба уулын хэрийн он, сэтэрхий, ханан хисааны ёроол, бусдаас онцгойрон ялгарах өхөр чулууны ёроолд бомбаалах нь түгээмэл. Хаяа бомбаан дээрээ шээн, баан. Тухайн газрын хөрсний шинж чанараас хамаарч бомбаан чулуутай, шороотой, цастай, өвстэй, том жижиг байдаг. Энэ араатны эзэмшил нутгаа дархлах бас нэгэн өвөрмөц үйлдэлийн нэг бол самардас. Голдуу модох хожуул самардан хумсны мөр зураас гарган үлдээх ба өвс болон чулуу самардан үлдээсэн мөр таарч байлаа. Энэ чулуун дээр үлдээсэн олон тооны самардаснаас харахад маш хурц хумстай болох нь илэрхий. Өнчин ганц мод байвал түүн дээр очиод харахтал самардаж улмөрөө үлдээсэн байдаг нь тун сонирхолтой. Модны ёроолд бомбаасныхаа дараа үсрэн цовхчиж ихэд ширүүнээр самардаж байгаа хэд хэдэн зураг инхүү дуранд үлджээ. Сониуч амтэн шүү. Урд нь энд байгаагүй сонин зүйл хаанаас гараад ирв гэж гайхаж байгаа бололтой нууц камерыг хараад ихэд сонирхон үзлээ.
Гэхдээ энэ түүний сонирхлыг удаан татсангүй бололтой. Будрах заснаар хаашаа ч юм явж одлоо. Газар нутгаа тэмдэглэх, мөн орооны үеэр хамтрагчаа олохдоо ашигладаг үйлдэл. Уг үнэртэн шүүрлийг нар салхи баг тусах хадны нүмер далд газарт цацна. Шөнийн андаа явж байхдаа ч ийхүү үнэртэн цацаж тэмдэг үлдээх нь түүний хувьд заавал хийдэг үйлдэлийнх нь нэг юм. Ойроос харвал үнэртэн нь ийм цагаан өнгөтэй, зунгаарлцсан өтгөн зүйл байх бөгөөд үнэртэй ус шиг л үнрээ удаан хадгалдаг байна. Эрвэсний тухай хүмүүсийн хамгийн түрүүнд сонирхдог зүйл бол энэ ууланд эсвэл манай улсад хичнээн эрвэс байдаг бол гэсэн асуулт. Амьдарч байгаа газартаагаа ижилссэн эвэл өнгөтэй, нууцлаг амьдралтай болохоор хүний нүдэнд барагтай харагддаггүй энэ амьтныг нүдээр хараад тоог нь гаргах боломжгүй юм. Тухайн ууланд хичнээн эрвэс байх нь олон шалтгаантай ч эдэж тэжээлийн нөөцөөс ихээхэн хамаардаг. Амьтны амьд үлдэхэд хэрэгтэй нэгдүгээр зэргийн эрэлт хэрэгцээ бол эдэж тэжээл. Энэ хүчрхэг амьтны тоо толгой нь эдэж тэжээл болох амьтдтайгаа харилцсан уялдаатай байдаг. Эрвэсний гол эдэж тэжээл бол янгэр. Нэг эрвэс жилд дунджаар 16 янгэр барих шаардлагатай ба сард 2-оос доошгүй буюу 14 хоногт нэг удаа ан хийн. Огдой, зурам, туулай, тарваг, бас дагуурын ятуу, хахилэг, ногтруу, хойлог, тас гэгчлэн жигүүртэн шувууг барьж иддэг нь сонирхолтой зэрэгцээ хэр хурдан шалмгааг нь элтгэн. Энэ удаа ойн захад бууг зооглож байгаатай нь таарсан. Эрвэс нь чон шиг нэг дор олон амьтан барьж сэгэлж иддэггүй цэврээд штэн. Амьдрах орон зайн багасж мөн эдэж тэжээл болдог амьтдан ч цөөрч байгаа болохоор боломж таарвал болсон хоолноос яаж буцхав гэгчээр өөрийнх нь эзэмшил нутагт хариулгагүй яваа малнаас хүртчихдэг. Түүндээ ч гэмшин гэж үгүй. Өөрийгөө энэ уулын эзэн гэдгээ мэдэрсэн мэт. Энд харин юу болов? Махан эдэж тэрвэс өвсөөр хооллож байна. Яагаад ургамал идэж байгаа нь сонирхолтой байлаа. Хоолоо шингээх үүднээс ч юм уу эсвэл гэдсэн дэх шимэгч амьтдаа багсахаар өвс ургамал идэж давс хүчээр долоодог гэж үзэх нь ч бий. Эрвэсний ороо нийлгийн үеэр нэгэн үйл явдал болсон юм. Энэ хаданд 4 эрвэс араараасаа цоврон ирснээс 3 нь үнэртэн цацаж үлдээсэн бол харин бийха томтой хүч тамиртай нэг эрвэс үнэртэн цацалгүй эсрэг зүг явчихав. Бодвол ирж хайгаад байгаа таалагдах хэмэгчнэн энд өөрийн үнэртнээ үлдээгээгүй бололтой. Сонирхолтой нь эдгээр эрвсүүд бүгд 5 хоногийн дараа шөнөөр яг энэ газараа ирж үнэртэн цацаад анх ирсэн зүг рүүгээ буцан явцгаасан юм. Орооны үе учраа эмэгчний хайж энэ хаваар явсаар байсан бизээ. Эрвэс тэр бүр дуу аваа гаргаад байхгүй ч ийм сонин аваа гаргадаг. Тэр мэгийн овгийн бусад амьтад шигэ архирч чаддаггүй. Учир нь түүний хоолойн хөвчний хөгжилтэй холбоотой. Архирч чаддаггүй учир яг л хүн бархирч байгаа юм шиг аваа гаргаж энэ мэд тэмээ бөөлж байгаа юм шиг дуурна. Эрэгчнэн ороо нийлгийнхээ үеэр эмэгчин эрвсүүдэд өөрийгөө инхүү мэдэгддэг байна. Ингэж эрэл хайгуул хийж байж л үржилд орох эм бодгоолыг олдог байна. Бас эмийнхээ төлөө дайсагналцах нь ч бий. Ингээд тэд эвцэлдээнд орохоос өмнө хошоолно. Хошоолох гэдэг нь эрэм эрвсүүд хос үүсэхийг хэлж байгаа юм. Хошоолсон үедээ хүнээс айж имэн гэж үгүй. Хажуугаар нь мал гарахад түүнийг барихчгүй. Ер нь л энэ үедээ бүхнийг тоохчгүй хэвдэж байдаг амьтан.
Өдрийн бүүдгэр наранд эвшэн амарч байхад нь шүгэлдэн чимээ гаргаж өдөхөд өндийч харжгаад тоогчгүй буцаад нам унтцгаав. Угаас айд сандрахыг мэддэггүй амтан болохоор ч тэр өдрийн турш дэрэгдэн байх биднийг ёор тоосонгүй. Эрвэстэй улс орнуудын эрвэсний ороо нийлэгт ордог цаг хугацаа нь бага зэрэг зөрүүтэй байх боловч Монгол Алтай нуруунд 2 дугаар сарын дундуур эвцэлдээнд орох нь олонтой тохиолдно. Энэ хоёр учраа олж хосволжээ. Эмэгчин эрвэс эрэгчний ойртуулахгүй муухай ажиллах боловч хөөгөөд явуулчихгүй хэсэгтэй л хамт байна. Эмэгчин эрвэс хаашаал явна яг ард нь хоцрохгүй даган шогшох эрэгчин их л дуулууртай харагдана. Хайлтраад унчихгүй гэмээр эгц хад асаг дамжин гүйх эмэгчнийхээ араас гүйцэж очсон тэрээр уурыг хүргэсэн бол л та. Чухам юуны учрыг эрэгчний ойртуулахгүй ийм догшрон уурлаад байгааг нь мэдэх аргагүй юм. Эмэгчин эрвэс тэрийн хөвтөд таатаяа унтахажээ. Харин эрэгчин сэрхийн хүлээж төвчээртэй суун. Таатаж чангаах нь бүхэл чимээ гаргахаас ч айн хөдөлж ядахажээ. Зураг авч байхдаа санамсаргүй чимээ гаргасан бидний зүг эмэгчин эрвэс их л сүрхий өндийн харлаа. Нойрсож байсан түүний сэрээсэнд эрэгчнэн дургу байгаа бололтой биднийг уур таяа ширтэн. Бид ч тэднийг эвцэлд орохыг хүлээсээр. Эрэгчин ч мөн төвчээр зан сайхан суусаар. Энхүү удаан хүлээсний эцэст тэд эвцэлд орлоо. Шилэн хүзүүнээс нь байн хазаж өвдөгснөөс болсон уу? Эрэгчин эрвэс маань бас л буруутаж хөөгдөн холдлоо. Гэхдээ дуудахт нь хурдан эргэж очиход бэлэн томоотойг эгчин хүлээн. Эвцэлд орсон хос эв найртайгаар уус даван одлоо. Тэд дахин эвцэлд орно. Харин хэдхэн сарын дараа хэдэн гүйм төрүүлэх бол гэж бид хүлээх л үлдлээ. Ороо нийлэг дууснаар эрвэс өөрийн зам мөрөөхөө явж одно. Харин гинсийн хувьд гүймнүүдээ төрүүлж өсгөх үүрэгтэй болон ганцаар үлдэнэ. Гэхдээ тэр юунд ч үл санаа зовон алсыг ширтэн хэнэггүй хэвтэнэ. Цас хайлсаар. Өр цасан дунд бяцхан өхөр огдоо зуныг мөрөөсөх мэт бэцийн суун. Энэ мэт бүхий ламтад цас туулсын сүрэнд дарагдан дууга хураачихгүй гэлтэй жихүүн салхины эсгэрэнээс өөр чимээ энэргүй. Уулын оргил цастаа хэдийч өрн цагийн аясаар хөлдсөн бол гэсэж хаврын тачир ногоо цухойжээ. Өвөл бэцийн байсан өнөөх өхөр огдоо шинэхэн ургасан өвс ногоо идэн буур хийж тал хүндийд амьтад ичээнээсээ хэдийн гарч усны шувууд нуураа чимэн төмөн хэлээр гангнан гунгнан. Өвөл ороо нийлэгт орсон өнөөх эрвэс маань үдийд зулцгалсан байх учиртай. Чухам хаан байршиж байгааг нь олж мэдэх ажил ийхүү эхэллээ. Эмэрвс буюу гинс 4 сар орчим хээлээ тээж 6 сард зулцгалдаг. Эхэнхдээ эхэр гүйм, хаяа 1 юм уу 3 гүйм төрүүлнэ. 4 гүйм төрүүлэх нь ховор тохиолдол. Манай киноны баатар хэдэн гүйм төрүүлсэн болоо. Нилээдгүй хайсны эцэст түүнийг оллоо. Тэр ганцаараа байсангүй гүймнүүдээ дагуулжээ. 1, 2, 3. Өндөр их уус хайрхан ивэж бидний өмнө 4 гүймтэй эрвэс гарч ирлээ.
Энэ бол ховор тохиолдол. Эх хэрвэс үр төлдөө махан хоол олох гэж ихээхэн хичээл зүтгэл гаргахын зэрэгцээ сүүгээрээ хоолсоор байдаг. Хэдийгээр махан хоолнд орсон ч гэлээ 4 сарын настай энэ гүйм эхийгээ нударсаар мэмэ олж сүүгээ залгиллаа. Төрөөд 4 сар болоход эхийнхэн сүү ширгээгүй байна. Эх гэнс үүрнээсээ холдож чадхааргүй бяцхан гүймнүүдээ үлдээн андгарчээ. Харин эхийгээ явсан хойгуур гадагш гарч болохгүй гэсэн тушаалтаач урд хожид сонсоогүй дуу чимээнээр ил гараад ирчихсэн яах учраа олохгүй бүлтэлсэн байгаа гүймнүүд тунч хөөрхөн бас адтай байлаа. Эгдүүтээ бяцхан нэг зулцаг ээжигээ хүлээн өдрийн халуун наранд нойрмоглон эвшээж үрнээсээ гаралгүй хэвтэн. Эхэд хичээн хурцсаар л нүдэрээ сэрэмжлэн биднийг ширтэх боловч нойр нь үнэхээр хүчтэй ажээ. Хөөрхий минь унтчихлаа шүү. Харин энэ гүймний сониуч занг нь яалтай билээ. Аюултай үед үүрэндээ орох ёстой гэсэн ээжийнхээ захиасыг мартчихад бидэнтэй нуугдан тоглож ухааны нэ. Нүрээ нуусан л бол өөрийгөө харагдахгүй байна гэж бодож буй эгдүүтээ энэ гүймнүүд 2 сарын турш эхийгээ хөхөн хоолсоор намар цагтаа золгон махан тэжээлтэн болдог. Эхэвчлэн шөнийн цагаар анд морддог боловч маханд орж эхэлсэн гүймнүүдэд хооллохын тулд эхэн өдрийн цагаарч анд явна. Гүймнүүд төрхөөсөө л эхлэн өндөр улсын хатуу ширүүн амьдралтай тулгарна. Хэдийгээр эрвсэнд бусад амьтдаас ирэх аюул нөлөө үндсэндээ байхгүй ч гэлээ үр төлн нь энд хэрстэл их байдаг. Уул хаднаас унах, төөрөх, том амьтны эдэж болох, магчин шувуу шүүрэх зэрэг аюул хоргодлоос гадна 2 жилд 1 удаа төрдөг учраас тоо толгойн төдийлөн өсдөггүй. Эх гэнс гүймнүүдтэйгээ аялж явна. Эхийнхээ нуруун дээр үсрэн тоглож угаад унж буй сахилгагүй бяцхан гүймд камер эхэд таалагдсан бололтой хэдэнтэй цохиж үзлээ. Түүний энэ тоглоом өөр нэг гүймд бас таалагджээ. Гүймнүүд дундаа хамгийн цэвэрч нь энэ бололтой. Бусд нь тоглож байхад тэр байнга л нүрээ угааж бие долоон цэвэрлэнэ. Цэвэрч бяцхан гүймийг эхэн долоож эрхлүүлэх нь тун эгдүүтэй бөгөөд харин энэ зуур нэг нь эхийгээ хөхөж амжлаа. Харин нөгөө сониуч маань дахин үсрэн ирж камер сонирхон харсаар тэр тоглохыг маш их хүсжээ. Гүймнүүдийн хувьд өдөржин шүнжин эхийгээ даган гүйхдээ эцэж ядрахыг ч мэдлгүй тоглосоор л. Харин их нь аль нэг нь хоцорч үлдээд алга болчихгүй гэх мэт эргэж бүртгэн цуглуулж аваад эзэмшил нутгаа тойрон ан ав барих, эдэж тижээлээ олж идэх арга барилд сургана. Эх хэрвэс өнчин ганц модны ээлгарсан үндсийг самардаж угааны нэ. Түүний араас нэг зулцэг нь ирж үнэрлэн шиншиж ирсэн замаа хинж байгаа бололтой. Тэгснээ мод өөд цоройсон боловч самардаж арайлж чадсангүй. Тэр хэтэрхий балчир байгаа билээ. Энэ нь эхийгээ даган дуурайж самардах зан үйл хийх гэсэн эхний оролдлого юм. Бяцхан гүймнүүд эхийгээ даган паацхнан гүйж явсан анхны үйл хэдийнэ өнгөрчээ. Энэ хугацаанд гүймнүүд нас бид хүрч бие даан амьдрах цаг хугацаанд төгсөөр. Ер нь эрвэсгэгч амтэн тоо толгойн хувьд цөөхөн байх байгалийн зохицуулалттай. Учир нь цас мэс хадасаг дунд хүйтэн цаг агаарын нөхцөлд зулцгаа сургахад урт хугацаа шаарддаг байна. Өнгөрсөн хугацаанд эхэн тэднийг бие даан амьдрах бүхий л арга ухаанд сургаж, хөлийн дөрөөнд гарын ганцганд хөргөн гихчээр гайхалтай сүрлэг амтд болгожээ. Та бүхэн санаж байгаа бол бусд нь тоглож байхад нэг гүйм нь байнга л нүрээ угааж бие долоон цэвэрлж байсан да. Тэр одоо ч нүрээ угаан хаач явсан бие долоодог цэвэрч хിവэрэ. Харин энэ нөгөө байн камер цохиж оролдоод байдаг байсан сониуч гүйм. Ийм том болсон ч багын зангаа тавиагүй сахилгагүй хിവэрэ нуугдаж тоглоно, нэг нэгэ тэрвэрнэ, долоож өгнө.
Өнөөх унтаахай гуйм нэгнийгээ дэрлэн унтжил байна. Араатан амьтад ч гэлээ. Нэгэн эхээс төрсөн тэд одоо ч бусаддаа хайртай, эвтэй найртай гэрвэл. Зулцгнууд нь гэж тентийсэн том ирвсүүд ихтэй эрхэлж даган амьдарч явгаад цаашид бие даан өөрийн эзэмшил нутагтай болох шаардлага бий болдог. Тиймээс ч байгалийн хуулийн дагуу гуймнууд эхийгээ орхин өөр өөрсдийн эзэмшил нутагтай болохоор салж явцгаажээ. Ганцаараа үлдсэн их гэнс. Эрвсийн хувьд нэг ууланд хэдэн зуугаараа амьдрах боломж байгалийн хууль байдаггүй ба хэдэн эрвс энэ ууланд байх ёстой гэдгээ мэддэг хяндаг ухаантай амьтан. Тийм ч учраас нас бид хүрсэн гуймнуудээ явуулчихад өөрийн эзэмшил нутгаа хадгалан үлдэнэ. Туулж барамгүй хөндөй тал. Зөвхөн өндөр ууланд л байдаг гэж боддог байсан эрвс зах нь үл харагдах хязгааргүй талаар гүйж явна. Гэхдээ цагаан газарт дэндүү лазан тарвгшгэл парганан цогогч айдна. Эрвс сүргэлэн амьдардгүй ба бусдынхаа эзэмшилд амьдрах боломжгүй учраас зарим нь ийхүү эзэмшил нутаг хайж хол газрыг туулна. Энэ залуу эрвс хүйсийн говоор 80 км орчим газрыг туулжээ. Хоёр уулын хоорондох хөндийн нутгийг зааг нутаг гэнэ. Амьдрах газраа олохын тулд ингэж нэгнээс нь бууж зааг нутгийг гатлан өөр ууланд очих нь бий. Ийм тохиолдолтой бид хэд хэдэн удаа таарч судалснаар энэхүү баталгаа ажуулж авсан юм. Дэлхий даяар эрвсийг яагаад хамгаалаад байна вэ гэвэл өндөр уулын экосистемийг барьж байгалийн тэнцвэрийг бий болгож байдаг магчин амьтан юм. Түүний амьдардаг өндөр уулын бүс нутагт аргал янгар мэтийн өвсөн тэжээлтэн амьдрах тул тэдний өсөл хөдөлгөөнийг зохицуулж байдаг. Хэрв өндөр уулын бүс нутагт эрвс байхгүй бол өвсөн эдэштэн хэд их өсөх, мал амьтны халдвар төвчин гарах эрсдэлтэй байдаг байна. Мөн амьтны шилжилт хөдөлгөөн үгүй болсноор зарим ургамлын төрөл зүйл устж үгүй болох, булаг шанд ширгэж усны горим алдагдана. Тиймээс л эрвстэй уулын амьдрал эрүүл, экосистем тэнцвэртэй байна гэж үздэг. Этгмээргүй юм шиг боловч гайхалтай үнэн бол энэ. Эрвсийн шинэ үе өөр газар нутгийг эзэмшдэг тул манай киноны баатрын үр төл болох залуухан эрвсүүд мөн өөрсдийн эзэмшил нутгийг хайн явж байгаа. Энэ бол Монгол орны алс баруун хязгаар, Алтай хан гайн сүрлэг цаст уус, чухам энэ уус хайрхнууд дунд цоохор эрвсүүд, эхэмсэг, эрхэмсэг гэгч нь оршин байгаа билээ.